자, 샤프리고. 얘네가 샤프로 배우시면 되겠다. 자, 이 중간 샤프리 얘네가 시작하자. 얘네 원칙 배. 자, 여기다 가라. 자, 여기다 나서 가라. 자, 적자 가라. 줄줄 적자. 자, 합쳐. 된 요요까지. 비엔디 뉴딩 인데 마치. 하는 인데 나와. 자, 된 뉴딩 하는 소리 뭐야? 오. 자, 얘 누구도 됐을 때 가. 자, 얘 가면 저랑 이제 중긴 거 어떻게 해? 이거 자, 하든 말고도 자, 문제는 다시 여기다 놓으셔라. 자, 이로 개매, 미스, 너희, 두. 자, 인 주만 인도 들었어. 우대식도 가는 우대식도 너희매 오, 들다 맛있어. 자, 문제겠다. 개매기 두고 우대식도 면은 면반. 자, 다가 반은 하나. 오, 익산 반은 그거 두고 다가 반은 자, 자, 가만 보시죠. 자, ondordik basmen leaves 여기 ondordik 자 나래 약간 맛은 맛은 자, 이거 이거서 내나 여기 돈돌듯 자, 익었다. 자, 손이 나라라. 자, 여기는 힘들듯 맛있어. 자, 나라라. 여기 돈 벌듯. 누가 다 오신다 이거야. 여기 돈 벌듯. 맛있다. 식사만 맛있다. 자, 다음 사이드에서 한번 살아보시죠. 하나 둘셋 다 오시는 일곱이. 자, 자, 나샤 가라.
За хараарай. Танай гэрийн даалгаврыг одоо багш нь өгчээ. Энэ бол юуны тухай зураг байна уу? За үеийн тухай зургийг ажиглаад гэрийн даалгавартай штэ. Өвөл сэдвээр 3-аас 5 өгүүлбэр зохиож бичиж байна. Өвөл сэдвээр 3-аас 5 өгүүлбэр зохиож бичиж. Танах гэрийн даалгавар гэдэг. За тэгэхээр энэ бас юугаар хийж байгаа. Одоо юундаа гэрийн даалгавар бичиж байгаа штэ. За танах 7 нэгшгээ нэг үзээд бичээ. Үйлдэл уншиж цээл тогтоож ирэх шүү гэрийн даалгавар. За одоо энэ нэг карт ажиллаа. Энэ карт. Энийг авчаад үйлдэл уншаад бичээд. За танах хүн багсны энэ карт гэсэн байгаа. 7 нэгшгийн 3 Монгол бичиг 3 янзаар урдаг. Энэ наацаа одоо хийх бас нэг зүйл. За танах энэ дэмжлэг үсгий. За одоо энэ нэг хамаагүй байсан. За энэ бүхнийг дэмжлэг үсгийн карт үүсэж байна. За энийг уншаад цээлдээ үйлдэл тогтоогоод наацаас харж байгаа дэмжлэг үсгээ байлгасан уу? Энэ үсэг мамхан багар Б Г багар сад гэдэг үгийнхээ юугод Б Г гэж ярьж байна. За манаас одоо надаас хараад одоо юм биш. За тексттэй байж таарах үлдсэн карт үзсэн хараад яг ингэж тэжим За болчихсон уу? За одоо тааганаас тий. Танаа хэсгийнхэн яг энэ 9 нүсгээр нэгдсэн ба штэ. Энэ 9 нүсгээрээ за нэг төвш байгуулаад өгтөө. Яг энэ байдлаас. За энэ нь болохоор нэг хатуу дэмжлэг тийм ээ багасаад гэж. За одоо энийг ашиглаад нэг төвш байгуулчихдаг. Яамаар байна. За эдрийн дөрөвгүй. За энэ дөрвөл нэг энэ дөрвөөсөө нэг онцлогтой ус байгаа шүү дээ. Инг гэдэг. Инг гэдэг чинь юу вэ? Инэгээ хоёр үсгээс бичсэн байгаас тэгэхээр энэ ганцаараа байж таараад байгаа үз. За тэгж яаж байгуулчихмаар байна. Миний маань дээр одоо эднэрээ яачмаар байна. Энийг ганцаараа ингээд тавьчихна шүү дээ. Тэгэхээр нэг үс болчихсон. За ингэ одоо цаатаа яаж байна. За зүгтээ. Оо зүгтээ. Маш сайн байна. За манай энэ зэвгөл хийсэн юусаа байгууллаа. За хамгийн доотлолт нь та нар ямар эсгүүдийг байрлуулсан бэ? Хатуу дэвсгэр. Юу та хоёрдугаар эгнэнд нь зөөлөн дэвсгэр шүү. Дээдт нь ягаад гэвэл инг маань хоёр үсгээс бүтсэн учраас ганцаар ингэ дэвсгэртэй байгаа маш сайн байна. За одоо энэ картаа уншаа. За энэ юу шиг одоо бүр тод чангаар хийн сайхан шиг. Өөрөө намайг харж байгаа чинь шүлэг уншдаг шүү дээ. Гоо яруу найгаа. Одоо унш тас хийгээд. Эри таа багшаа ирсэн. За тамаа. За танаа гисээс одоо за байгаад нашаараа. За одоо энэ зөвгөн та үзүүлээ маш их шатна одоо. Үгийн хичээл хийн гэсэн юм байна. Үгийн дунд үгийн дурдаг аа. За дараагийн хүн Сумья. Үгийн адаг дурдаг. Оо их сайн байна. Дараагийн хүн үгийн нэг дурдаг. Онц дараагийн хүн үгийн нэг дурдаг. Зүйтэй дараагийн хүн үгийн дурдаг. Е. За тэгвэл өнөөдрийн сэдв бид ямар сэдв үү? Экшиг болоо. Монгол ирчгээ. Экшиг долоо үсэг гэсэн юм маань үзлээ. Экшиг долоо үсэг монгол ирчиг хэдэн янзаар бичсэн наа. Оо ямар янзаар бичсэн вэ? За танах тэгэхээр экшиг үсэг бичсэн байна. Экшиг үсэг. Экшиг үсэг бичсэн байна. За одоо танаа нийлэн кэтлэгийн юу тавуулж авчих.
бүгдээрээ 3 аваад бүгдээ ажилласан аа. Тэгэхээр та багаар хамтарч чадсан байна уу? Чадсан байна. Өнөөдөр чинь танаа багийн бүгдээрээ хамтарч хийдэг маш сайн болсон. Баярлалаа. За тэгээд энэ карта удаа уншаа бичээд энэ ханаас уншаа. Тэрийг авчихсан байна. За танаас нэг хүн хэдийг тавш авсан юм. Зарим нэг бол маш сайн байгаа шүү дээ. За энэ нь авсан. Энэ нь байна. За энэ нь aussi сайн байна. За тоогоо. Юу гэдэг юм бэ? За 어디에 байсан тань? танаа нэг хатуу байгаа юм шиг. Нэг байгаа. За танаа нэг хатуу байгаа. Эдгээр одоо яг гэж байна. Одоо нэг нэгээс энийг хатуу байна гэсэн чинь энэ ямарс гэж. За ингээд өнөөдөр та нар дэвсгэр үсгээ мэдээж авах уу? За дэвсгэр үсэг гэж яаж гэдэг? 9 үсэг. За ямар үсгээр нэртэй байна? Тэгэхээр танах багаараа хамтарч чадчих байлаа гэсэн. Цаадсан байна. Тэгвэл маш сайн танаа багийн шаашаа. Хичээлтэй сайн болсон байна. За бүгд наашаа хараа. Гэрийн даатгал төрсөн танаа долоо нэшгээр тавтаг үзэж танаа нэгдүгээр үстэй бүгдээрээ бичээд өөр гисний хорсон 3-аас 5 нэгдээ бүгд зогоож бичнэ. За ингээд хичээл идэвхтэй оролцсон. Та бүхэнд маш их баярлалаа. За баярлалаа. За хичээлийн төвшөлд одоо багш нэг судалгаа авав. Өнөөдөр хичээлээр та бид юу мэдэж авсан. Тэгээд хичээл хэлцээр таахад үлдгээр авч байгаа. За яг энэ маш судалгаа авсан байна.